Сошиал ертөнцийн нэг онцлог бол ямар ч цаг хугацаа орон зай үл хамааран бүгдөө нэг том өрөөнд ч гэдэг юм уу. Тийм цуглдсан юм шиг тийм бүгдөө зэрэг ярьж болно. Одоо өдрийн 24 цаг гэж тооцвол Facebook-т баг 20 цаг онлайн шүү дээ. Би бол голдуу Facebook-ыг ашигладаг. Facebook бол маш олон давуу талыг надад өгсөн. Ялангуяа хүмүүстэй холбогдох, шинэ хүмүүстэй холбогдох, дээрээс нь ажлын үед бол сурчлагын хамгийн том талбар болж өгдөг. Ач тустай юм байлгүй яах вэ? Чи одоо нэгч төгрөг зарлагдахгүйгээр бүх мэдээллийг болоод авчиж байна. За ямар ч цаг хугацаа хүлээх шаардлага алга. Сайхан нөхөөл үзэж байна. Эсвэл одоо өөрийнхөө оруулмаар байгаа мэдээллийг оруулчихна. Нийгмийн сүлжээг одоо зөвөрлүүлээд үзэх юм бол нэг хоолтой төстэй юм та. Тэгээ нөгөө талаар бас нийгмийн хяналт гэх юм уу бас туйшрал бас нэгэн зэрэг хөгжиж байгаа. Тэнд нэг жижигхэн орчингууд үсэж байгаа юм л та. За тэгэл Facebook, Twitter, Instagram гэл одоо сүүлийн үед их нэлээд хэрэглэгдэж байгаа орчингууд байна. Би ерөнхийдөө Facebook хэрэгэлдэг, илүүдэлгүй хэрэгэлдэг. Сая яхан Twitter-ийн хэрэглэгч болсон. Маш оновчтой үгээр богинохон текстэнд бичнэ гэдэг бол надаас одоо гарах гэхээр би маш их нуршиж ярьдаг, юмыг аягүй их тайлбарладаг болохоор над үнэндээ Twitter зогтдоггүй. Twitter хэрэглэх гэж оролцсон ерөөсөө амжилт олоогүй. Тэнд тусгай хүмүүс тусгай салааныхан гэдэг шиг тусгай хүмүүс байдаг юм шиг үлээ. Яг гоо зүгээр илүү жоохон хүнд санагдаад идэг. Twitter-ийн маань хэрэглэгчдийн арга барил, сэтгэлгээ одоо харилцан орж байгаа интеракшн Facebook-аас бол нэлээд ялгаатай хөгжиж ирсэн байгаа. Facebook дээр жоохон маазраа, хөгжилтэй, хөнгөн юмнууд байдаг бол Twitter дээр чинь дандаа одоо босогчд, тэмцэгчд, сүрдүүлэгчд эсвэл гүн ухаантнууд байдаг юм шиг санагдсан. Өнөөдөр Монголын ихэнх одоо юу гэдэг вебсайт, телевизүүд бол сошиал ертөнцөөс мэдээлэл 70-80% нь авч байна. Бид нэр өмнө нь шинэ уран бүтээл, дуучдын маань шинэ бүтээл гарах болгонд телевиз, FM, радио ер нь бол нийтэд түгэж болох бүхэл энэ салбаруудаар нэг бүрчлэн явдаг байсан. Би бодод яг энэ ирчээрээ бол одоо явандаа тэгээд сонин телевиз энэ одоо байхгүй болох байлгүй. Тэгэл энэ цахим интернет орчин. Тэгээ бүр одоо сүүлдээ мэдээллийн сайтууд ч байхгүй болох. Нийгэм мэдээлэл 90% шилжсэн байгаа шүү дээ. Тэрнээс зэрэгцээд медиа ч гэсэн сошиал медиа чиглэл рүүгээ илүү хүчтэй хөгжиж байна л да. Зүгээр нэг ингээд нэг ус төр ингээд аваачаа тавихаар бол хүмүүсийг бол 2-3 талцуулаад тэгээ бүр хэрүүл болгоод миний бол мэдж байгаагаар бол зарим нэгэн усуд бол алан талан дээр хүрээд бүр Twitter юм уу Facebook-аас гадуур тусдаа уулзалдаад нэлээд хил ам болж ирсэн тохиолдлууд байгаа. Мэдээллийн одоо үнэн худал нь үл мэдэгдэх туйлшрууд маш их явагддаг болсон. Мөн дээрээс нь сэтгэл хөдлөлтөд автсан эсвэл юу гэдгийг согтуу үедээ ч гэдэг юм уу Facebook руу орох юм дэми явах. Ерөнхийдөө хүмүүсийг ухамсарыг нэг юм хуйлраа маягийн одоо юу гэмдэ коллектив ухамсар маягийн юм үүсгэж сорж аваад доос өргөчийг сороод угуулгын машин шиг юмд эргүүлээд буцаага хатаага тавихтаа тэр толгой дотор жижиг юм сэтэл суулгаад явуулчихдаг байхгүй. Нэг суултал. Тураах цай аваад 10,000-аар аваад 3 хоног уусан чинь 5 ил хасчлаа гэж худлаа ярьдаг байхгүй юу? Тэнгүүд эн чинь юу юм бэ? PR сурталчилгаа, сошиалыг ашигласан сурталчилгаа, маркетингийн зүйлүүд явж байгаа. Араас нь ахаад нэг хүн орж ирээд би ахаад энийг хэрэглэсэн, ахаад би турчлаа гэдэг нь тэр хүн итгээд сэтгхүүрээ хууртна гэсэн үг. Дээрэс нь эдийн засгаар. Шин чи ийм загварт баригдах хэвээр, ийм юм байх хэвээр, тэгвэл ингэнэ гэд энэ бол чиглүүлж байгаа хэлбэр. Энийг жишээ нь оюуны үнэт зүйл нь одоо хангалттай доктортой суугаагүй эсвэл ийм объектив үзэл суугаагүй хүмүүс автах магадлал айгүй өндөртэй байдаг. Тэгээ орж ирж байгаа мэдээллийг үнэн зөв үгүй гэдэг эргэцүүлдэг тийм ядаж эргэцүүлдэг тийм мэдрэмж байх хэрэгтэй хүнд. Гүтгэлгийн шинжтэй юм уу өгцөн тийм мессежүүдийг
үнэн юм шиг хүлээж авах бас сул тал байгаад байгаа. Ерөөсө бодлогоогоор ингэж эргцүүлэх тийм чадваргүй хүмүүс бол бараг ерөнхийдөө 80-90%. Тэр нэг талаараа бас хит туйлшрал болон эсвэл одоо кибер бүлгийн явагдах бас муу нөлөөл одоо үр дагаврыг авчирч байгаа. Хиймэл хуурамч аккаунтуудаар гүтгэлэг их явдаг. Хамгийн аюултай зүйл бол том малгаан донд гэх юм уу том сэдвүүн донд худал зүйлсүүдийг шургуулад явуулдаг нэг арга байна. Тарих өөрөө хэлбэрт ордог бас сул талтай. Нэг үний юм, хоёр үний юм, гурав дахаасаа жишээ нь тэрийг үнэн хотлын шалгахаа болдог. Тэгэхээр жишээ нь зайлшгүй үнэн, туйлын үнэн, магашгүй үннүүдийг эхлээд ярьж агаад өөрийнхөө хүснүүдийг шургуулцдаг. Ингэснээрээ тэр хүн худал үнэнд нуугдсан худал гэдэг хамгийн аюултай тарих угаалтыг хийж эхэлдэг. Монголд бол хамгийн ихээр явж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нь тараадаг хүмүүс нь бол одоо нэг тодорхой бүлэглүүдийн доор ажилладаг хөлсний тийм багууд зөндөө байгаа шүү дээ. Заавал тодорхой хэмжээний үндсэн мэдээлэлтэй, үндсэн одоо мэдлэг авсан байж тэр Twitter-ийн орчинд үүсэж байгаа тренд сэдвүүд дээр мэтгэлцэх боломж үүсдэг л дээ. Түүнээс яг нөгөө Facebook дээр ордог шиг гинт одоо хөндлөн дайлын юм орж ирэл хэрэлдэх ч юм уу эсвэл хувь хүн руу дайрсан дайралтуудыг хийхэд одоо төдийлөн амжилт олох шанс багтаа Twitter дээр. Сүүлийн үед тэр ус төрчид гэдэг юм уу аль нэг байдлаар Twitter-д айгүй их хуурамч аккаунт хийдэг. 7 8 10 20 30 40 хиймэл аккаунт хийчихээ тэгээд өөрийнхөө хийсэн юм ингээл нэг зэрэг тэр яг жоохон гинэн л байгаа юм л да. Нэг зэрэг ингээд 20 30-аар ретвит гэдэг одоо юу гэх дахин жиргээ гэж ярьж байгаа. Тийм учраас юунд итгэх вэ? Юуг авахгүй байх хэрэгтэй вэ? Хашир үзэх хэрэгтэй. Өөрөө нийгмийн одоо энэ сүлжээнд хит их хамааралтай болоод хит их цаг хугацаагаа тийм зарцуулаад байвал өөрийгөө чөлөөлж сурах хэрэгтэй. Жишээ нь арзаатгаа салгах гэж нэрлэдэг л дээ. Өөрийгөө салгаж хөдөө гадаа явах ч юм уу яг өөрийнхөө бодлоор юмыг бодож бас үзэх хэрэгтэй. Хүн л унших гэж л ордог үстэй. Би л хүн л унших гэж л ордог шүү дээ. Хүмүүсийг унших гэж. 18 та хүмүүс юу гэж бодож байна. Тэрнээс одоо яг дүүмүүгээс ингээл юм хүм асуух юм бол яг хэлж харагдаж шүү дээ. Тухайн хүнийг өөрийг нь дүгнэх хамгийн том дүгнэлт мөн дээрээс нь тэр хүн хинбэ гэдгийг тухайн хүний профайлаас харж байгаа болохоор тэрэн дээр бол нэг тийм сэтгэл хөдлөлөөр хандах шаардлагагүй гэж бодож байна. Үгүй тэгэл сүүлийн үед чинь селфи гэдэг юм чинь нэг их модонд ороод байгаа юм биш үү? Бүр донцсон юм уу хаашаа гэсэн тэгэл явж байгаа газар болгонд бол ингээд тавиад идэг. Тэр нь ямар байдэн. Гэхдээ хай хөгжилтэй байдаг тийм. Сошиал медиаг ялангуяа энэ Facebook-ийн аимшигтай тал гэх юм бол би жишээлбэл нэг хүнийг одоо бараг өстой өөрөөсөө илүү мэднэ гэж хэлж болно. Тэр хүн хаана амьдэрдгөө, хинтээ амьдэрдгөө, хаана ажилдгөө, ажил нь хаана байдгөө, өдрийн хоолны цагаараа хаана юу иддгөө, гэртээ хараад яадгөө. За тэгээд дээрээс нь тэр хүн санхүүгийн хямралд орсон уу, ороогүй юу, улс төрийн чиг баримжаа аль талтаа байдгүй. Тэр байтугай бүр хизээ усанд ордгийг нь хүртэл бараг мэддэг болсон. Тэгэхээр шал огт танихгүй хүний өмнө ийм дэлгээтэй байна гэхээр ч бас аль амар юм шиг. За Facebook хэрэглэдэг болсноос хойш ер нь би унтж чадхаа байсан. Муу тал гар утасны цэнийг нь өстой амар халтаа шүү дээ. Гэж Байн мэтэндэл яах вэ?